За өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр Монголын үе үеийн сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудаа дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн баярын мэнд хүргье. 1993 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКО-гоос энэ өдрийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан. Жишээлбэл тодорхой уран дор зохион байгуулдаг энэ өдрийг үгээ хэлэхээс үл эмээх нь уран дор зохион байгуулж байгаа төдийгүй сэтгүүлчдийн ажлын байрны аюулгүй байдлыг хангах, яш шийдвэрлэгээ үлдэх, цахим ертөнцийн аюулгүй байдлыг хангах гэсэн 3 агуулгын хүрээнд тэмдэглээ өнгөрүүлж байгаамаа. Энэ өдрийн хүрээнд Монголын үе үеийн сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, төлөөллүүд, сэтгүүлчдийн хөдөлмөрийн эрх чөлөө, мөн эрх зүйн байдал, эрх зүйн орчин, сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэл байгуулах асуудлаар өнөөдөр хэлэлцэж байна. 96-аас 2000 онд бол манайх хэвлэлийн эрх чөлөөтэй орны тоонд байж байгаад 2000 оноос хойш тогтмол хагас эрх чөлөөтэй орны жагсаалтанд яваад байна. Тэгэхдээ одоо ингээд удахгүй эрүүгийн хуулийн шинжилсэн найруулга хэлэлцэгдэж улсын их хурл батлан улсын их хурлын гишүүд бол тэр 110-111 өтөх доромжлогтой холбоотой зүйл заалтуудыг хасаж одоо иргэний журмаа шийддэг ийм хуулийг батлах байх гэж найдаж байгаа. Энэ гарчих юм бол бас Монголын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтэнд нэлээд эерэг олон улсын түвшинд бол эерэг үзүүлэлт болно. Мөн дээрээс нэмээд одоо юу гэдгийг өөр бусад олон хууль тогтоомжууд бол ерөнхийдөө энэ хэвлэлийн эрх чөлөөг хангах, сайжруулах тал руугаа хандсан ийм хандлага нийгмийн ойлголтын шиг юм болчихж байгаа учраас цаашид манай хэвлэлийн эрх чөлөөний байдал бол илүү сайжирна л гэсэн ийм хүлээлт бол миний хувьд байна. 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Жинхэнэ утгаараа Монголд уул нь бол 91 оноос эхэлсэн шүү дээ. Тэгээ 93 оноос бол 20 дахь жилдээ одоо Монгол сураггүй байхад анх удаа яалтч байхгүй. Одоо бидний удирдсан Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл гэж байсан тэр л одоо ЮНЕСКОгийн үндэсний комиссартай хамтран тэмдэглэсэн юм л да. Урдын сураггүй байсан Монголд. Freedom House гэдэг байгууллагаас гаргасан судалгаагаар бол Монгол хэвлэлийн эрх чөлөөтэй оронд орсон шүү дээ, тооцогдсон юм. Зарим нь хагас байсан, зарим нь эрх чөлөөгүй байсан ийм категориуд дараа ангилдаг юм л да, зэрэглэлийн тогтоод. Тэгэхэд бол Монгол тэр яагаад ч зүгээр ингээд яасан юм биш, хэвлэлийн эрх чөлөөний хууль гарлаа. Төр засгийн харьяанд байсан хэвлэл мэдээлэл нэг намын өрөвхөр буюу дуу хоолой болж байсан хэвлэл мэдээлэл либералчлагдлаа. Зарим нь олон нийтийн шинжтэй боллоо. Паблик гэж манайхан яриад байгаа. За тэгээд хэвлэлийн тоо өслөө, телевиз радио олон ургач үзэл бас нэлийн газар авлаа. Ийм байсан. За энэ бүхний харгалзаа дахиад Freedom House-аас Монгол бол хэвлэлийн эрх чөлөөтэй орон гэж яд их баярлж байлаа. Тэгсэн нийгмийн эзэн хойшоогоо одоо бол яаж вэ? Одоо өнөөдрийг ярив. Хагас эрх чөлөөтэй болсон. Хагас энэ бол харамсалтай байхгүй. Нэг юм байна. Тэг өнөөдөр юу ярих ёстой гэж бодъё л дээ одоо. Ямар нөхцөлд тэмдэглэж байна вэ? Өнөөдөр бол бидний хүсэж хүлээснээс ихэд доогуур төвшөнд тэмдэглэж байна да. Ямар байдлаар илэрч байна гэвэл хууль эрх зүйн болон эдийн засгийн нөхцөл нь бүрдээгүй байж энэ чинь нөхцөл хэрэгтэй шүү дээ. За би тэр та нарт ойр дөтөлөн сая шинэ үйлдвэрчний маягаар яриад байх шиг байна. Сэтгүүлч юм гангаар үтсэн ус биш шүү дээ. Тэр чинь одоо хооллох хэрэгтэй, хувцлах хэрэгтэй, орон сууцтай байх хэрэгтэй, ажиллах нөхцөл байх хэрэгтэй. Тэгж бид нийгмийн асуудал нь сайн байж бие даасан хараат ус байдал нь одоо хангагдах ёстой шүү дээ. За зүгээр энгийнээр ярих юм бол та нарт маргааш сая өгөхгүй шүү гэвэл та нар ажил дээр ирэхгүй шүү дээ. Ер нь ирэх хэрэг байхгүй. Бас өвчлөн ядарн тэгээд бол яг сая үйлдвэрчний байгууллагын тухай ярьж байна. Энэ үл их зөв уулна. Гэхдээ их буруу зөв их ярьж байна да. Тий. Уул эрдакс байгууллагатай үйлдвэрчний байгууллага буюу энэ сэтгүүлчдийн байгууллага богино болон дунд хугацааны гэрээ байгуулж тэр гэрээндээ бол энэ сэтгүүлчдийн нэрийн өмнөөс бол болзол тавьж байх хэрэгтэй. Тэгээ биелэлтэнд нь хяналт тавь. Тэгээ сураагүй байхгүй. Зөв энгийн жишээ хэлье. Сэтгүүлч ажлын бус цагаар ажиллавал яах вэ? Илүү цагаар ажиллах яах вэ? Өөрийн унаагаар одоо сурвалжлага хийвэл яах вэ? Сэтгүүлчдийн оюуны үнэлгээ гэдэг ба шүү дээ, тийм ээ. Ямар юм хийчихэд ямар салин хөлс авчих вэ та нар мэдчих гоё. Тэрний чинь үнэлэмж байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол тэр нь байхгүй. Ер нь та нарч мэдхгүй. Төдөн төгрөгийн юм би хийчихсэн. Тэгэл би намайг одоо ингэж үнэллээ хөдөлмөр юм гэж мэддэг байх хэрэгтэй. Мэдүүлэхэд энэ мэдүүлэхийн тулд энэ чиглэлээр юу хэн ажиллах ёстой гэвэл өөрөө төдийгүй та нарын нэрийн өмнөөс
Үйлдвэрчний эвлэлийн маягаар ажиллах ёстой одоо энэ сэтгүүлчдийн байгууллага ажиллах ёстой байхгүй юу? Үгээр Бамбай үзгээр сэлэм хийдэг ган үзэгтэн гэх тодотголтой сэтгүүлчид эрх чөлөөгөө зарласан 20 жилийн ой тохиож байна. Аль ч улсын сэтгүүлчид яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодлыг үл харгалзан ард түмэн эх орон гэсэн нэгдмэл зорилгын төлөө тэмцдэг юм. 1993 онд нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКО-гоос хэвлэл мэдээллийн эрх чөлөөг тунхаглаж, үнэн бодит мэдээллийг ард түмэндээ шуурхаад өгөх эрхийг олгосон юм. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэ өдрийг тохиолдуулан тулгарч байгаа асуудал сэтгүүлчдийн хоолой үзэл санааг сонссон үзэл бодлоо өөр хоорондоо хуваалцаж альва хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулах гарцыг илэрхийлсэн. Бусдын төлөө амнаас эрүүл мэнд арга гэр амьдралаа огоорон тэмцэж явдаг ган үзэгтнүүд өнөөдөр эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлж үнэн бодит мэдээллийг ард иргэдэд хүртээж чадаж байна уу гэдэгт нэгэн дугаар үгүй гэж хариулах болжээ. Учир нь хэн нэгэн эрх мэдэлтэнд эрхээ боолгож өөрийн ган үзгийг бусдын үзэл санаагаар хөдөлгөх болсон. Ингээд харахаар Монголд хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл хөгжлийнхөө тал хувьд ч хүрээгүй явж байна гэдгийг Ахмад болон залуу сэтгүүлчдийн төлөөлөл хэлж байсан юм а. Тиймээс сэтгүүлчдийн эрх чөлөөт эрхийг хамгаалах үүднээс сэтгүүлчдийн бие даасан үйлдвэрчний эвлэг бий болгохоор зорж байгаа юм. Ард түмнийхээ мэдээллийн их үүсэр болж дотоод болон хилийн чанартай мэдээллийг цаг алдалгүй хүргэхийн төлөө өөрийн гээгээс үдшийн бүрийн хүртэл зүтгэдэг сэтгүүлчид удахгүй бүрэн эрхээ тунхаглаж үнний төлөө үзгээ хурцлан босгох цаг ирнэ гэсэн сайхан өрөөлөөр мэдээгээ өндөрлөё.